Сүүлийн 5 жилийн хугацаанд 250 иргэн могоо татгуулсан байна. За онгорсноос хойш хинтэд 2 хүн могоо татгуулжээ. Тэгвэл өнгөрсөн онд нийслэлд могоо орж ирсэн 22 дуудлага бүртгэгдсэн байна. За үүний 110 орчим нь хортой бамбан хоншорт могоо байжээ. За мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн суурьшлийн бүсэд могоо орж ирсэн дуудлага нэмэгдсэн байна. За үзэгчдээ таны харж байгаа энэ могоо бол бамбан хоншорт могоо маш хортой цаашлаад амь насанд жирсэлтэй энэ могоо сүүлийн 10 хоногийн хугацаанд бол могоонд суурьшлийн бүсэд орж ирсэн гэх дуудлага 5 дуудлага ирсэн. Яг 5 дахь дуудлага нь нисэх орчимд могоо орж ирж байгаатай бид бүхэн таарсан юм. Нийслэлийн байгаль орчны газраас тухайн могоог барьж байгальд нь тавих гэж байна. Бамбан хоншорт могоо маань нийслэл Улаанбаатар хот руу бол одоо автомашинд бол дайгдан орж ирэх магадлал хамгийн их 80 орчим хувь байгаа орж иж гэсэн. Үлдсэн хувь нь бол энэ маань хот орчим өөрөө амьдрдаг могоо учраас одоо бороо их орчны дараа юм уу эсвэл хоол тэжээл хайж одоо туслагийн бүс орж идэг тийм тохиолдол бол байгаа. Могооноос сурсан сэргийлэх арга хэмжээг авах бол иргэн хэрвээ могоотой таарсан тохиолдолд одоо саяны шингээ хэрвээ ингээд таарад өнөө өглөөний иргэний ингээд дуудлага өгсөн шиг могоог бол хайж явахгүйгээр алсаас хараад одоо хаашаа явах нь те тэр юуг нь хараад дуудлага өгөх хэрэгтэй. Хэрвээ одоо албан контор юм уу автогараж айлын хашаанд байгаа тохиолдолд ойр одоо байгаа одоо төмпөс сав юм ямар нэг юм ингээд дээрээс нь дараад бүтээчүүл одоо бид нар бол очиод авах бол аюулгүй. Нийслэл 5 дугаар сарын дундаас 9 дугаар сарын сүүл хүртэл могоо орж ирэх дуудлага нэмэгддэг. Иргэд могоон талаарх дуудлагыг ажлын цагаар 72 тэг 3 ажлын бус цагаар 11:31 тэг 5 дугаарын утсанд өгөх боломжтой. Нийслэлийн байгаль орчны газраас дуудлагын дагуу ажиллаж могоог байгальд нь тавьдаг. Энэ ерөнхийдөө бамбан хоншорт могоо нь уудрах хээрийн бүстэй амьдардаг хад тасахтай ийм орчинд амьдарч байгаа. Эд шижээлэнч байдаг. Өөрийнх нь амьдрах очоод тэр дээдлийн тэр нүхэнд орж байна. Энийг сүүлийн бүсээс гаргаад ингээд тавьчих. Тэгвэл буцаагаад ойрхон тавьчих юм бол бас дайгдаад орд хүмүүс аял зугаалдаг учраас хүний хөлнөөс дайж ямар нэгэн айлын хашаа объект эдрээс хол амьдрах орчтой газар нь тавиал энэ түрүүний нисгээс авдаг могоо. За ингэ тавьчих. Ер нь өөр гол амтнаа нэг стресс гүйлгүй тавьчихвал тэгэл. За үзэгчдээ бид сонгон хайрх уулнаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр дөнгөж сая нисгээс барьсан могоо болон өнгөрсөн 7 хоногт хаа уул дүүргээс барьсан могоог энэ ууланд тавьж байгаа. Ингэж тавихтаа одоо амтай амьдрдаггүй ийм нүхийг сонгож тавьдаг юм байна. Тэгээд иргэдийн хувьд бол одоо могоог нийслэлийн суурьшлийн бүсэд ойрхон богдуулан тавьдаг гэх ойлголт байдаг. Тэгвэл баруун тишээ сонгон хайрх ууланд, зүүн тишээ Баянзүрхийн Дэндийн ууланд тавьдаг юм байна. Өнгөрсөн жил могоо ерөндөг байхгүй асуудал сөхөгдсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар цэргийн төв эмнэлэгт 24 хүн тун могоо ерөндөг байгаа гэлээ. Мөн олон төрлийн хорны эсрэг үйлчилгээтэй 260 хүн тун ерөндөг авахар захиалга өгсөн байна. Тус ерөндгүүд нь 7 дугаар сарын 6 гэхэд Монголд ирж үүний дараагаар эмнэлгүүдэд хуваарлахаар төлөвлөжээ. Түүнчлэн иргэдэг могоотой нутгаараа аялаж зугаалахдаа урт түрүүтэй гутлан өмсөхөөс гадна хэрүү хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг зөвлөлөө.